Анлаа хэлсэн бохоо. За, ерөнхий сайдд тэтгэл хүлээлгэхийг бол дэмжиж байгаа. Өнөөдөр яг энэ албан ёсоор энэ хуулийн дагуу үндсэн хуулиар олгогдсон эрхээ гүйцэтгэх засаглалын тэргүүнч парламент ч өнөөдөр яг хэрэгжүүл. Түүхэндээ анх удаа энэ итгэл үзүүлэх тогтоол орж ирж байгаа юм байлээ. Энэ бас нэг талаараа соёл гэж харж байгаа. Би номтой эрх шөнийн гаргасан саналтаа бас адил байна. Өнөөдөр өглөө Монгол Ардын намын бүлэг хуралдсан. Бүлэг дээр ямар нэгэн хайрцагсан шийдвэрийг гаргаагүй. Өнгөрсөн 7 хоногт Монгол Ардын намын баг хурал хуралдсан. Тэн дээр ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг яриаггүй. Шийдвэрч гараагүй. Энэ бол цэвэр эрх зүйн зарчмаар бол парламентын эрх үүрэг. Тэгээ энэ үүрэг яг энэ цаг мөчөөс л эхэлж хэрэгжиж эхэлж байгаа шүү. Сая энэ төрийн байгуулалтын байнгаараа нэг хурал нэгдсэнээр. Тэгэхээр одоо энэ парламент өөрөө эрхээ эдлэх ёстой. Ерөнхий сайдын үндсэн хуулиар олгогдсон энэ парламентын хандлага. Өнөөдөр бид нар гүйцэтгэх засаглал түүний тэргүүнийг парламент томилно, цагаад парламент л чөлөөлнө. Хариуцлагын асуудал парламент дээр л хамаатай. Өнөөдөр бид нар парламентын засаглалтаа улс гэдгээ өнгөрсөн хугацаанд ч өнөөдөр ч цаашдаа ч бид нар энийг төлөвшүүлэх шатн дээр бол илүү анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгжиж энэ хяналт, энэ харилцан, энэ эрх мэдлийн хуваарлт ч өөрөө тэнцвэрчих юм аа. Энэ байр сууриас хандж байгаа учраас би төрийн байгуулалтын байнгын орооныхоо гишүүний зүгээс ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг бол одоо дэмжиж байгаа гэдэг байр суурийг бол илэрхийлж байна. Надад асуулт алга. Баярлалаа.